Гурав. Сайн байцгаана уу хүнд үзэгчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор мэдээлэл технологийн мэргэжилтэн үндэсний хөдөлмөрийн намын гишүүн Ноён Цэндоржийн Эрдэнэбат оролцож байна. За сайн байна уу та? Сайн байна да. Тэгээ би таныг гол урьсан өнөөдөр бид энэ хөгжлийнхаа энэ эдийн засгийн хөгжлийнхаа юм тодорхой цаг хугацаанд дээр ирээд уурхаагаас хамаарах нь бол осолтой юм байна. Эдийн засгаа төрөлжүүлнэ, солонгожуулна гэдэг яриа одоо яг ажил болгож байгаа. Тодорхой салбарт хөдөө аж ахуй, за мах экспортлох хүмүүс тодорхой ажил хийгээд эхэлж байгаа энэ үед таныг урьсан гол шалтгаан бол таны хэвлэл мэдээллийн технологи, бид нар IT гэж ярьдаг, information technology. Энэ чиглэлээр Америкийн алдартай DeVry их сургуульд мастер хийсэн. Монголын сургууль энэ чиглэлээрээ сургууль төгсөөд багшилж ийсэн. Их хурлын энэ тамгын газрын IT-г хариуцж ийсэн. Ийм хүний хувьд би танаас хэдийн юм асуух гэж байгаамаа. Тэгэхээр миний эхний асуултыг би өнөөдрийн улсын Монгол шиг улсын хөгжилд та энэ мэдээлэл технологийн ач холбогдол ямар төвшөнд байна? Ямар төвшөнд байж болох вэ гэж. Тий, Монгол улсын мэдээллийн технологийн хөгжлийг ер нь бол үндсэн байх ёстой байдлаар наваад үзэх юм бол нэг хол хоцорсон юм бол бас байхгүй. Тэгээд бид нар хүн амаасаа олон гар утас барьж जैन тий. Интернетийн бүх аймаг орнуудын шилэн кабелтай байна. Интернет бол тасралтгүй байж जैन. Тэг ингээд ярих юм бол хөгжил хийсэн дэвшил бол зөндөө бий. Энийг тэгэхдээ бол цаашид яаж сайжруулах, аль замаар нь яаж хөгжих ёстой юм бэ гэдэг. Бид нар нэг хэсэг л аутсорсинг хийх ёстой байна гэдэг. Аутсорсинг гэдээ ярьж баах явсан. Гэтэл энэ маань одоо явцгүй болсон. Яагаад явцгүй болсон гэхээр яг энэ уул уурхайн юуны хаялга. Уул уурхай одоо бусад салбараа яг татаж унгаад энэ жишээ энэ дээр явчихж байгаа. Яг нэг сайн мэргэжлүүд нь уурхайхан хамж аваад өндөр цалин амлаад тэндээ шал өөр юм хийлгэн штэ. Иймэрхүү байдлаар явсан. Хоёрдугаар уул уурхайг дагаад бусад ер нь програм хөгжлийн чиглэлийн мэргэжилтнүүдийн үнэлгээ цалин өссөн. Тийм учраас нэг аутсорсинг хийх болцоог болчихж байгаа байхгүй. Аутсорсинг бол угаасаа хямд газар бусдын хар ажлыг хийнэ гэсэн үг шүү дээ. Хямд үнээр үнэлгээ багтаа ажлуудыг одоо хямдаар хийдэг. Тэгээ ийм л бизнес. Тэгэхээр Монголд бол аутсорсинг бол явахаа ойлцсон гэдэг нь тодорхой болсон. Тэгэхээр одоо цаашаа яах ёстой юм бэ гэхээр яг аутсорсинг гэдэг дээр бүр илүү өндөр технологи мундаг юмнуудыг нь бол барьж авч болно. Ийм бас ирээдүй гарцвал байгаа. Тэгэхээр бас хоёрдугаарт нь болохоор бид өөрсдөө хийж чадах юмнуудыг л дотроо хийж юмэр байгаа. Одоо бид нар жишээлбэл одоо манай компани дээр нэг төсөл би одоо хийх гээл 2 жил гээл хөцөлтөл явдаг. Тэр нь болохоор бид нар Surface Mount Technology гэдэг одоо компьютерийн дотортлын палат ба шүү дээ. Цагаан палат. Тэр палат бол ер нь бүх электрон техникт байж байгаа шүү дээ. Гар утас гээл setup box гээл бүгдээрээ байгаа. Тэр палатыг хийх үйлдвэрийг л одоо бид нар монголчууд хийж чадна. За. Бүр тэр дэлхийн төвшөнд өрсөн мундаг юм бол хийх гэдэг хэрэг. Эхний ээлжин зүгээр setup box гэдэг одоо бид нар зөндөө яриад эхэлсэн. Тий. Айл болгонд одоо зурх чинь тий. Айл болгонд нэг тийм бокс орж ирээд шүү дээ. Инновашнийг дагаад скамедыг дагаад орж ирж байгаа. Тэр чинь бүр улам жижигрээд байгаа шүү. Тий. Тэгээ дээрэс нь одоо манай аналог системээ халаад дижитал систем руу тоон телевиз рүү шилжчихсэн. Энэ болгож нэг бокс болно. Тий. Гэх мэт энэ хэрэглээ нь бол ингээ гараад ирж байгаа. Одоо энийг үйлдвэрлэх асуудал. Энэ бол тийм гар утас одоо Apple шиг ч юм уу Samsung шиг тийм мундаг юм хийх юм биш байхгүй юу? Айгүй энгийн схем төр дотор нь байж байгаа. Тэрийг бүтнээр нь одоо авчирч зараад ахаар. Тэгээд тэрийг яагаад хийж болохгүй нь хизээ хийх. Гэхдээ тэгэл одоо мэдхгүй одоо хараад ахад хөгжүүлнэ барина гэж зөндөл яриад байх юм. Яг хийгээд ингээд явах ерөөсөө дэмждэг хүн байдаг. За дэмжүүлэхийн тулд та яалах гэдэг. Одоо жишээлбэл ийм одоо шинэ салбар IT-ийн ялангуяа ийм шинэ юм руу за Монголд ч биш л дээ ер нь бүх улсын түүхийг ингээ харахад цаашин салбар руу одоогийн байгаа үндэсний хөрөнгөтнүүд одоогийн ашиг болж байгаа хүмүүс юм оруулдаг. Мэдээж эрсдэлтэй гэж. Тийм л угаасаа айгүй эрсдэлтэй хизээ бүтэх нь тодорхойгүй асар олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болно шүү дээ. Тэгэхээр энийг бол хөссөн хөсөөгөө төрөл мөнгө зарлагдах хэрэгтэй байгаа байхгүй. За тэгэхээр энэ лүгөө тэгээд одоо хийхгүй л яваад байгаа. Төр
төр биш хэрвээ хувийн компани эрсдэлтэй гэж үзэж байгаа юмд төр ягаад төмний мөнгийг ашиж эрсдүүлэх ёстой юм? Ийм угаасаа ингэж хөгждөг түүх байна л да. Тэгэхээр та нэг яг IT-г нэг дид бүтц гэж үзээд тэрэнд бас нэг дид бүтцэд төр чигээр хөрөнгө оруулалт шин тэр утгаар нь та хандаж ярьж байна тийм ээ. Би нөгөө талаас ингэж одоо манайх бид эдийн засгаас солонгоруулах гэдэг дээр ярих юм бол бид нэр өөрсдийнхөө нэг өөрсдөө таньж мэдэх хэрэгтэй. Монголчууд бид хэр юм бэ? Нэгдүгээр хамгийн гол нь бид нар цөөхөлийн хүмүүс шүү дээ. Тэгвэл бидний гаргах байгаа бүтээгдэхүүн маань цөөхөн тоотой өндөр үр ашигтай юм шингэсэн одоо ийм юм хийх хэрэгтэй. Бид нар одоо эсхий тавчиг үйлдвэрлээд чадахгүй шүү дээ. Ядтаа өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр мэдлэг шингэсэн юм үйлдвэрлэл эдийн засаг гэж яриад байгаа шүү дээ. Энэ л одоо зорилго чинь эхний алхам нь энэ шүү дээ. Тэгэхээр мэдлэг шингэсэн салбар, ялангуяа IT-ийн салбар, хэвийн мэдээллийн технологийн салбарт өрсөлдөхийн тулд бид зах зээлийг зөвхөн Монголоор биш, Хятадаар, Оросоор ингээд томоор харж болохоор нэг талаасаа тийм шүү дээ. Хэрвээ софтвер хийж байгаа бол бүх дэлхийд яагаад ямар тээврийн зардал байхгүй юм чинь. Энэ утгаараа та ер нь бол яг ингээд та жагсаагаад өөрөө жагсаагаад ингээд яг ямар чиглэлээр монголчууд өрсөлдөх чадвартай бай, боломжтой бай гэдэг бодож явдаг юм а хэлэхгүй юу. Тэгээ ер нь би түрүү хэлсэн цөөхөн үнийн нөөцтэй тулгуурласан өндөр үр ашигтай тэвлэлийн барьж авах хэрэгтэй. За энэ заавал одоо IT-ийн юмнууд байх албагүй л. За юм хийж болно шүү дээ. Био технологи оруулаад тий. Тэгээд цаашлахын бол одоо шууд өндөр технологийн юмнуудыг нутагшуулах ажлууд бас ихний ээлжинд бол хийгдэх хэрэгтэй. Би жишээлбэл одоо бас нэг тийм саний юм явдгийг. Би жишээлбэл Монголд нислэг тэрэг хиймээр байгаа байхгүй. За нислэг тэрэг үйлдвэрлэх. Тэгээ энэ жил зүгээр нэг бодоод явдаг юм биш энэ ч бас 2-3 жил хөөцөлдөд. За тэгээд ер нь болох юм байна гэж харсан. За тий Орос руу 2-3 удаа явсан. Ер нь одоо манай Улаанудад одоо Оросын 3 том нислэг тэрэгний үйлдвэрийн төв байсан тий. Тий хэзээний цэргийнх байсан. Одоо арай. Тий одоо миний чиглэл рүү явж байгаа юм байлээ тий. Тэгэхээр тэндээс ерөнхийд нь саналууд ирсэн. Тэгээд хөөцөлдөд ингээд явах тэр бол болохгүй юм биш юм билээ. Нислэг тэрэг хийх чинь миний харснаар баг машин хийхээс амархан ажил л шүү дээ. Гол нь бол тэр нөө технологийн патент өндөр янз бүрийн тийм үйл ажиллагаа бол маш нарийн. Чин тэгээ зүгээр машин шиг бас мөргөлдөөл одоо тэгээд зогсчдаг ч юм уу тиймэрхүү биш дээ. Нэг л осод жижигхэн осол гарвал тэгэл өхөл байхгүй шүү дээ. Тэгээд тэр утгаараа жишээ та их сонин сэдв хөндөж байна л. Энэ цөөхөн хүнтэй том орон. Тэгээ том орон учраас одоо бид жишээлбэл одоо Баруун аймгаас одоо хотын төвөөс Баруун аймаг руу явах хэд хоног давх шүү дээ. Тэгэхээр энийг бол ийм жижиг Малая авиаци гэдэг Оросоор тэгээд энэ да. Нислэг тэргүүдээр шийдъя гэдэг. Тэгсэн чинь нислэг тэргүүдийг би бас хүмүүсээс асуухгүй ямар нислэг энэ Америкийн жижиг нислэг тэргүү шиг гоё юм биш үү гэсэн ч үгүй. Монгол салхитай ороо. Оросыг болдго юм а гэдэг юм. Тэгэхээр тэрийг одоо жишээ зүгээр ахуйд яаж хэрэглэх юм? Одоо 6 хүн нисээд явдаг Оросын тийм нислэг тэргүү байна. Одоо 6-8 хүн нисдэг. Оросууд бол байхгүй. Оросууд тийм жижиг нислэг тэрэг хийдэг юм байлээ. Тэгэхээр бол бид нар бол нислэг тэрэг нь бол Америкийн, Европын Eurocopter тэрийг бол хийж таарна гэсэн тийм бодлоо. Гэхдээ тэр нэг хэлсэн тэр салхинд зохиогдоод унцдаг гэдэг. Наад асуудал чи би оролцсон Орос тэр нислэгч болгоноос асууж үзсэн. За. Бараг илгэн өшөөд энийгээд илээ. Тийм байдгүй. Яагаад байдгүй юм бэ гэхээр нэг тайлбарлаж өгсөн л доо. Одоо 100 тонны боёнг тэр нэг 500 кг-ын нислэг тэрэг хоёр нисэхээр агаар дээр нисэхээр жин 0 болдог адилхан. Тэг жинтэй. Тэгэхээр агаар дээр нисэж байгаа юмд бол жингийн тэр үйлчлэхгүй байгаа байхгүй. Жин үйлчлэхгүй. Сайн ярьж биш мөн гарч шүү. Тий. Гол нь тэр юу үйлчлэл мэдээж салхины одоо үйлчлэгээ бол байгаа. Тэр нь болохоор яаж үйлчлэх вэ? Талбайгаараа. Том талбайтай юм бол том л зохиогдно. Жижиг талбайтай бол жижиг. Тэгэхээр та нислэг тэрэг яах үйлдвэрлэх юм уу? Тэгээ эхний ээлжинд бид нэр би шууд анхных нь зорилго бол үйлдвэрээсэн зорьсон. Тэгээд яг хаа эхлээд бол тэрийг чинь ашиглаж сурах, унад сурах те ийм юм хэрэгтэй билээ. Оросуудыг зөвлөсөн. Эхлээд та нар энэ нислэг тэргээ эдэлж хэрэгэлж сураа те. Тэгээд гоо заа тэгээд одоо эхний ээлжинд яаж юм гэхээр нислэг тэрэгний тийм жижиг төв байгуулах гэдэг. Одоо ер нь бүх юмнууд ингээд бэлдээд явцсан. Одоо хотоос нэг га газар л байхад болж байгаа. Авсан. Одоо тэгэл явж л байгаа 3-4 сар дээр хат дээр л явж л. Өн дэнжэл гэдэг нь одоо Батбол дараа хоосон газар авах гэж байгаа юм шүү дээ. Тий. Гэхдээ хамгийн гол шаардлага нь хотын төвд гэдэг юм билээ л дээ. За. Тэр ягаад тохор нислэг тэрэг гэдэг юм чи өөрөө нэг
гүйж нисдэг онгоцноос шал өөр тусдаа бизнес учраас те өөрийнхөө давуу тал тэр хотын төвд бодолтой байхгүй болдгоо тийм. Ер нь бол ингээд томоохон хотуудад ялангуяа skyscrapers буюу 48-аас дээш давхрыг дэгдэм юм байл. Тийм өндөр байшинтай хотуудад орой дээр тэрний буудал 50 байшингууд бариад шүү дээ. Тийм ерөөсөө тэд нар чинь тийм хотод яг том гадаадд нөгөө нэг яг ингээд бодтой газар дээр барьсан тийм нисдэг тэрний юм байдгүй ч гэсэн бид нар зөндөө байшин дээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас энэ хотын тээвэрлэлтийн хотын энэ том дарганаар явахаар бүгдийг хаачаад шүү дээ. Тийм уг нь ингээл тэрүүгээр хичнээн олон хүн зам цаг алдаад байна. Тэгээ энэтэй бас холбоотой зарим шийдвэрийг за өөр юу байж болох вэ? Өөр яг нисдэг тэрэгтэйгээ холбоотой жижигнүүд дрон гэдэг асуудал байгаа шүү дээ. Тий. Тэр бол нэлээд бас Монголд хөгжүүлэх болцоотой. Би бас хэрэглэх үү? Одоо хөдөө аж ахуй зөндөө хэрэгжилж байна. Тий. Одоо ядчил зүгээр хор цацчихж байна. Тий. Одоо сая бид нар одоо ингээл улаан гам болж штэ. Тий. Одоо энэ дээр чинь тэр дорооноор услах хийх системийн тухай бид нар бас санаа гаргаад. Энэ нэгдүгээр хямдхан тэр олон сая долларын өртөгтэй усчлалтын систем хийхгүйгээр тэр жижиг юмнуудыг шаланг зүүж нисгээл өгн услаад ямаар ийм болцоо. Тэр бусдаар нь хэрэгжилж байгаа. Бусдаар нь яг манайх шиг нэг усчлалтаа шийдэггүй тариалантай бол соорл юм шиг байлээ л дээ. За. Манайх л усчлалт байхад тэгэхээр бусдаар нь их яг тэг усалж байгаа харагддаг. Бусдаар нь яаж харагдж байгаа нөө хор цацх мацх тийм ажилтай бол яг тэр хэрэг. Тэр нь усчлалтыг бол тийм тусал маягаар шийдсэн байлээ шүү дээ. Тийм усаач ингээд нийл цацаад байдаг. Зөв доогоор ингээд яг хэрэгтэй газар зөвхөн туслаад байдаг. Ятаас хорны тухай ярьж. Дэвид чим энэ мяатын хажууч нэг Монгол компани байгуулсан шүү дээ. Тэгээд тэр хормор цацдаг байж байгаа сүйд нь том компани болоод тэгээд яваад гэсэн. Тэгэхээр дрон бол зөвхөн одоо тим маягаар ашиглахаас гадна маш яаралтай хүн очиж чадахгүй газар юм аваачаад жишээлбэл одоо зуудад хүмүүс байна гэхэд дрон нисгээд аваачаад хэрэгтэй хоол ундыг буулгачих. Тийм тэр үүднээс энэ онцгой байдлын ерөнхий газар ч юм уу тэд нисдэг тэрний тухай ярьж байна л дээ би тэр даргатай Бадрал генералтай ярьсан. Бид нар ч гэсэн уулзсан. Тийм том вектор тийм том нисдэг тэрний тухай ярьж байсан. Дрон. Тэгэхээр энэ дроныг нисгэх авах зөвшөөрөл агарын зайд тодорхой юм хөдлөх гэдэг шүү дээ. Тэгээд тэр чинь одоо олныг зөв хөдлөгчгүй ямар дүрм журамгүй адилхан өндрөөр нисээ би энийг хаг мөргөөд ингээд тэгэхгүй тулд энэ манайд байгаа агарын орон зайг тээврийн чиглэлээр ашиглах тэр хувь журамд өөрчлөлт хийх шаардлагатай юу? За мэдээж яг тэр нэг үйл ажиллагаа яг явагдтаал те ингээл яг ашиглагдал ирвэл хийгч таархал байх. Гэхдээ нэг ихний ээлжинд бүх одоохондоо нэг буюу хуйлгуул бол болохгүй тийм бол байхгүй шүү дээ. Тэр ч одоо хэрэглээ нь бол их ихтэй бол зилүүд газар байхгүй. Тий. Тэ одоо тариалан гэдэг чинь хүн амтан нэшээд байхгүй шүү дээ. Дээрээс нь тэр чинь нэг газар зүүн зураглал хийлгэн янз бүрийн тэр гамшиг хосол гарахад очиод зургийг аваад те энэ хүн тэр чинь бол нэг замдаа мөргөлдөд асал аваад байх төвшөнд бол байхгүй. Нөгөө тасаа дрон буюу тэр одоо хөнгүү нисгэж байгаа жижиг аппарат янз бүрийн хэмжээний байна. Тэр нь бүр янз бүрийн хэмжээ гэдэг нь энэс том юм зөөгөө явах хэмжээний хүртэл байна шүү дээ. Тэгэхээр тэрийг ерөнхийдөө практик талаас үзэх юм бол нэгдүгээр дрон ч өөрөө хямдхан юм байли. Харьцангуй онгоц хийсэн. Бид ч хамаагүй хямдхан. Машин зэрэгс хямдхан. Хоёрдугаар жишээлбэл уг нь олон хамгаалтын чиглэлээр за яг бүр ингээ сайхан бодох юм бол малчин хүн нэг хаашаашаа 10 км дотроо малаа хаа байгааг харж болох тийм юм хийгээд ш тэр наас авжирдах юм бол тэгээ чи маш их мөнгө хөрөнгө хүч хийх асуудал яриад байна л. Тэгээ бидний өгөөжид бүгдний бүтээмжид нөлөөлөх маягийн тийм ээ. Тэгэхээр энэ талаараа Монголд ер нь юу хийгдсэн байна? Одоо яг туршилтын журмаар одоо жижиг юм бага хэмжээтэйг нь авчираад янз бүрийн хэд хэдэн компаниуд зарим нь IT парк энтер дээр авчираад за програм хангамжийн төвшөнд бол ер нь юмнуудыг судалж авах шиг байна. За эцэстээ бид нар бол програмыг нь хийж өөрсдөө эзэмших хэрэгтэй. Тэр дотоод эд анги бол тэр амтхан гайгүй шүү дээ. Тийм барайд авах юм уу авчин. Тийм бид нар өөрийнхөө хэрэгцээ зориулсан програмыг цаашаа яаж авч явах вэ? Жишээлбэл одоо туул голын бохирдолт гэж ярьж байна. Тэгэхээр тэрий чинь туул голын бохирдолтыг
зургийг авахаас гадна тодорхой хэмжээгээр ямар хэмжээнд гэдгийг тодорхой километрээс хараад яваад байх нь шүү дээ. Тийм шүү дээ. Хаана юу болоод байгаа. За та их сонин хоёр сэдвийг ярьж байна. Сэтгэл төрөдөр. Та ер нь сэтгэл талын хүн юм шиг. Өгдөл нисгэж шилтэй гэж. За тэгэхээр яг нэг IT гэдэг чинь зөвхөн нэг компьютер дээр суудаг ажил биш. Яг ийм юмд хэрэгжээд эхлэхээр одоо амьдрал дээр ингээ гардаг буугаад шүү дээ тийм ээ. Тэгээ мөн өөр нэг юм жишээлбэл та анзаарсан бодын одоо үндсэн хөрөнгүүдөрөө энэ үндсэн хөрөнгө хэний хөрөнгө вэ гэдгийг шууд мэдээлдэг юм програм Mobicom-ийн хийцэн байлээ. Тийм. Одоо ингээ утсаа одоо ингээ байшин бариад эхлэв л дээ. Тэрийг ингээ чиглүүлээд харахаар интернеттэй холбоотой байх. Энэ наадах чинь хөрөнгө нь эзэн тим ийм нөгөө GPS-ээр координацийн заасан байна л дээ. Тэгээ энэ чиглэлээр манайх шиг жижиг орн маш их цөөхөн хүнтэй орн маш их хөдөлмөрийн нөөцөө хэмнэх боломж байна гэж хараад байна. Та яаж харж байна? Тэг яг нэг наадах ч бүр нарийсгаа ярих юм бол яг тэр програмчлалын технологиг хэлэх юм бол тэр augmented reality гэж нэрлэдэг. За. Augmented монголоор бол байжуулсан бодит байдал гэж бид нар орчуулдаг. Би яг энэ чиглэлийн технологи дээр Америкт ажиллаж байгаад ирсэн. За. Тэр нь болохоор юу гэхээр одоо компьютерийн virtual reality гэх компьютерийн хуурмаг бодит одоо 3D орчин гэж байна. Тийм компьютерт одоо зурцсан одоо тоглоом гэдэг хачин гоё юм ба шүү дээ. Тэр нь дээрэс нь амьдралын бодит 3D орчин гэж байж байгаа. Энэ хоёр чинь хоорондоо ойлголцох асуудал одоо яригдж байгаа байхгүй. Одоо компьютерийн 3D орчин бид нар гар маав зур зөндөө удирдаад одоо тэр тоглоод болоод байна шүү дээ. Тийм бол одоо би зүгээр өөрөө яриагаараа ч юм уу үйл хөдлөлөөрөө тэрийг удирдах. Одоо нэг зөвхөн кинонд ингээ гарч ирдэг шүү дээ. Хажууд чинь ингээ дүүрс гарч ирчээд тантай яриад идэг тийм. Тэгээ таны даалгаврыг биелүүлээд идэг. Тэр шалангуй чинь яг амьдрал дээр бол яг тийм маягаар альва нэг хөдөө операц хийж байгаа юм чид. Тэр операцийг одоо 100000 операц хийсэн хүн хажууд нь хотоос хараад байх. Тэгээд би хажууд нь зөвлөд байх боломжийг та ярьж шүү тийм ээ. Ер нь одоо тийм болчиход байна л да том орнуудад. Тийм тэгээд түрүүний тэр нэг байшинлаа харуулад ингээд хэмбэрүүдийг мэддэг гэдэг чинь тэр технологи нь бол цаана тийм л юм явж байгаа. Өөр нэг юм миний бодлоор одоо энэ эдийн засгаа солонгочуудын сэдвээ өргөжлүүлээд ярихад сая тэр хэд хэдэн тийм сэдвүүдийг ярил. Тэр 3D printing гэж яриад байгаа. Энэ тухай та яаж харж байна? Тэгээ 3D printing бол үнэхээр одоо ирээдүй мөн. Энийг бол яг үнэндээ хэлэхэд бол Америкийн засгийн газар 1998 оноос хойш 99 оноос анхны онол гарснаас нь хойш 10 жил хүчээр хөдөлгөж байгаа. За манай тайлбарлаад өгч. Та өөрөө хүмүүс тайлбарлаад өгч. Тийм санаа нь болохоор эцсийн зүг нь яах вэ гэхээр 3D printing хөгжснөөр масс үйлдвэрлэлд том цохилт болно. Одоо том үйлдвэрүүд хэрэггүй болно гэсэн үг байна. Одоо бид нар унах машинаа өөрөө хэвлээл унна гэсэн үг. Шулуухай хэлэх юм л да. Унах одоо амьдрах байшингаа өөрөө хэвлээд барьчихна гэсэн. Тэгэхээр хэвлэн гэдэг маань за жишээлбэл за машиныг ярил л да. Ингээд гадна таас нь хэвлэж байгаа. Тэгэхээр деталь болгоныг эхэлж хэвлэнэ гэсэн үг. Машин дээр ер нь бол 3D printing гэдэг нь яг 3D-гээр хэвлэж байгаа юм шиг мөртлөө өндөө бол 2D printer байхгүй. За ингээд нэг үе яваад дахиад дараачийн үе яваад ингээд олон цаас давхарлаа тавихаар ингээ 3D болдог шүү дээ. Яг тэрэн шиг л хэвлээд. Технологи нь бол тийм. Тэгэхээр бол машиныг хэвлэхийн тулд яах хэрэгтэй вэ гэхээр бүр одоо машинд төмөр одоо орцсон хэмжээнд задлана гэсэн тийм. Одоо төмөр байж нэг одоо хаймар байдаг юм уу гэдэг ингээл нэг машинд ордог хэдхэн орц байгаа шүү дээ. Шил байна тийм. Тэрийг одоо бүр одоо нэг принтерийн хор шиг орцсон хэмжээнд задарсан тийм хорнуудаар одоо тийм өгөгдлөөр цэгээр нь хэвлэнэ гэсэн үг байхгүй. За тэгээд ингээд нийлүүлээд ингээд тэр чинь хэвлээд байхаар ингээд эцэстээ зүгээр машин болоод байна. Тэгээ машины зузаан цаас гэж үзэх юм бол цаас болгоно бол нэмээд байх юм биш нэмээд. Тэгэхээр тэр дотор байгаа нэг хөдлөх ангийн юм байдаг гэж бодъё л да ийм. Тэгээ тэрийг өөрийн нэмээд яваад байх. Тусад нь шүү яваа. Тусад нь ингээд өөрөө цэгээр нь нэмээд ингээд байх чинь тий. Тэгэхээр энийгээр одоо яг хийгээд босгоцсон юм юу байна Америкт? Бага. Одоо наадхаар ч одоо бүр одоо энгийн багжуудыг хэвлэж байгаа шүү дээ. Одоо хамгийн анхны зүгээр нөө нэг шууган тэржсэн юм. Газог гэдэг нь бидний ингээд багажууд шүү дээ. Тэрийг чинь хэвлээд зүгээр хэвлэл ажилчиж байгаа байхгүй. Тэгээд гаргаж ирээд нөө юм хом ингээд эргүүлээд байгаа шүү дээ. Газог хэвлэхээр ингээд төмөр орчин яа тохируулаад тий орчин тохируулаад ингээд дуусах мөсөн тэрийг авахд ашиглаж болж байгаа. Шууд ашиглаж болж байгаа тий. За ийм маягаар байшин барьж байгаа байх юм. Тий байшин барьж болно. Тэгэхээр жишээлбэл энэ үе хүртэл байшин барьж болно. Тэгэхээр ганцхан тийм хэмжээний том хэвлэгч дээрнтэй ингээд хамаг материалын хийдэг юм байх нэ. Тэгэхээр эн чинь
байшин барих, янз бүрийн үйлдвэрийн газрыг барих энэ чиглэлд хувьсгал хийж байгаа юм шүү. Тийм одоо ерөөс ирээдүй яг ингэ. Гаднаас авахгүйгээр тэгээ орцуудын аяд ирэх юм бол хөвлөө тавих нэрээ. Тий. Шууд энийг яагаад манайд хийхгүй байна? Юу болохгүй байна? Гэхдээ энэ ямар ч гэсэн бид нэр бол боломжийн хэмжээнд бол ганц нэг газар оруулаад ирсэн юм хийгээд байж байна. Яг ихний ээлж нэг эрзэм тоглоом хийгээд за бизнесийн нэг компани яарсан тэгээд хэвлээд байж байгаа. А тестээр бол оруулаад ирсэн 2-3 жилийн өмнө ч ямар ч гэсэн хэвлээд юм тэрийг судлаад байж байсан. За та augmented reality гэдэг таны Gumi гэж компани байна. Америкээс ирээд байгуулсан. Тэгээд Америкт яг юу хийж исэн гинэ? Ажиллаж байхдаа. Тэгээд тэнд би бол яг тэр компаниг удаагүй 6-7 сар болсон. Тэгээ хоёр төсөл төр л орж авдсан. Нэг нь болохоор эхний баг ороод шууд амар юм дээр буусан. Тэр нь болохоор US Air Force Америкийн тэнгисийн нисэх хүчний тийм төсөл рүү яваад орсон. Тэгээд яг тэр нь болохоор нэг тийм мундаг технологийн нууц муу заг юм тийм бол байгаагүй. Яг тэр тэнгисийн нисэх хүчнийг сурталчлах чиглэлийн тийм нэг PR маягийн одоо хэсэг дээр нь тэр машин технологиг ашиглаж байгаа тийм юм байсан байхгүй. Тэгэл одоо жишээлбэл яг л тухайн үед бол таблет, iPad энэ төр гарч ирээгүй байсан л да. Тэр таблет компьютер бариад тэгээд нөгөө камераар компьютероо бариад ингээд зураг руу харуулгын шууд зураг нь 3D-гээр амлаад нөгөө онгоцны зураг одоо нөгөө бөмбөгтөж онгоцныхын зургийг харуулгын тэр нь амлж 3D-гээр амлаад тэгээд деталаараа салаад үүрэг ролын тайлбарлал нэг тийм юмнууд сургах таны мэдих сурталчлах чиглэлээ. Тийм юмнууд байсан. Мөн өөр нэг танаас асууя гэж бодож ирсэн зүйл бол та энэ манай улсын хурлын IT-д ажиллаж ирсэн. Тэр нэлээд олон жил. Тийм 9 жил болсон. Ингээ манай их хурлын одоо хурлын явцыг харахаар ерөнхийдөө нөө цаас маасан баг болцсон. Их хурлын гишүүднийг цаас унших нь биш iPad-а хараад ингээд байна шүү. Тэгээд надад их хурлын дарга бас энэ хэвлэх хэрэгтэй бол их хурлын ордон даяар принтерүүд байдаг. Тэрэнд ойрхон байгаа принтлэхээр принтлж байгаа хуудасныхын тоогоор манай хүн дээр юу гарчдаг, зардал гарчдаг. Тэгээ энэ бол одоо бид ингээд харахад энгийн юм шиг мөртлөө бид нар маш их бүр нэг ачааны машин цаас сард хэрэгэлдэг байсныг болиулсан гэж ярьж байгаа. Гэх мэтээр өөр юу хийж болох вэ гэж та бодож байна? Юу одоо жишээл их хурлыг бид одоо хууль тогтоогч зүгээр нэг институт биш шүү дээ. 76 эрх мэдэл бүхий хүмүүсийг ажилуулдаг, зөндөө олон туслахтай юм систем явж байна тийм. Энийг өгөөж ин улам нэмэхэд юу хэрэгтэй гэж та бодож байна? Би одоо хамгийн түрүүнд хийчмээр. Гэхдээ бүр шийдэл мэдлэний бэлэн энгийн юм баггүй. За зөвхөн конференц системийг л тэндээ өөрийн системтэйгээ жоохон тохируулж уяад. За тэгээд одоо энэ хурлын эрт гэдэг нь чайгаа хөндөө шүү дээ. Тийм бааз. Гişүүд тэндээ очтгоо. Тийм. Энд сууж байгаа юм уу эсвэл тэр Америктэй явж байгаа оролдох болцоог нь бүрдүүлэл өгмөр байгаа байхгүй. За тэгэх юм бол тэр эрчмэрцийн асуудлаас нэгдээс гарч байгаа шүү. Тэр техник уг нь боломжтой шүү. Одоо зүгээр юу л нөгөө iPhone-ороо чийж болж байна тийм үү? Гол нь тэрэн дээр ч яг нэг бид нар зүгээр Skype юм тийм л ашиглаж болохгүй. Өөрсдөө үддийг заавал програмчлах хэрэгтэй. Одоо тэр маань одоо тэр хуралд оролцож байгаа хүмүүс нэг санал өгөх хэрэгтэй юм болоо шүү дээ. Тэгэхээр тэр санал хураалтын системтэй холбох хэрэгтэй байхгүй. Тэр дундын програмчлалыг хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр чинь нэг тийм үнэтэй биш байна. Тийм өгн тэгэл өгн хийчмэр л харагддгийг. Тэгэхээр бол Монгол улсын их хурлын эрс гэж ойлголт байхгүй байна. Тийм ээ. Тэр хаана интернетээ газар руу орох ёстой. Харин интернетээ газар байхгүй маань хүн хариуцах үе хэрэгтэй байхгүй. Тэгээ усан дороо гарч ирээд интернет руу орох гэж байгаа болохоос их хурлын гишүүн далай сэлж байгаа юм бол тийм ээ. Тэр бол өөр асуудал. Түүнээс газар дээр биш интернетээ байгаа орж чадахгүй. Монгол улсын чухал асуудал дээр далай сэлж явж байгаа болохгүй шүү дээ. Тэр нэрийг өгнө. За наадах чинь нэг юм байна. Ганц их хурц биш л дээ. Ер нь бол компаниудын тууз байна, борд байна тийм шийдвэр гаргах ёстой. Гэхдээ одоо бол Монголын зөндөө олон гадаадын Монголд байгаа компаниуд бордынхаа хурлыг conference call гэж хийж шít. Энд дээр микрофон тавьж байгаа орныг холбоод бүгдээрээ ярилцаад ганцхан нэг сандал байгаа нөгөөхдөө хүнд байгаа тийм. Гэх мэтээр энэ бүхэн бол Монгол шиг цөөхөн хүнтэй оронд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж. Тэгэхээр энэ шөө одоо IT-ийн тухай ярьлаа танай компани. Гэхдээ бол өөр нэг юм өнөөдрийн залуу үеийн за та одоо
74 онд төрсэн залуухан хүн. Таны үеийнхэн улс орныг яаж харж байгаа? Юу нь болж байна, юу болохгүй гэж та үздэг вэ? Тийм, бид нар бол мэдээж энэ улс оронд амьдарч байгаагийн хувьд бол энэ улс төр маань эдийн засаг маань юу болоод байгаа юм бэ гэдээ хараад ажиглаад санаа зовоод л явдаг л да. Тэгэхээр бол энэ дээр бол тэгээд янз бүрийн бид нар зүгээр хийдэмий бас зүгээр хоосон шүүмжлээд авах шиг гарцсан юу вэ гэж бас бодож. Тэгээ энэ чиглэлийн би эдгээр эдийн засгийн хүн биш ч гэсэн тэр чиглэлийн одоо нэг хүнд ойлгомжтой хэлээр мондөг эдийн засаг систем бичсэн номод ба шүү дээ, тий. Тэр мэрийг бас уншиж судалж ингэж хардгийг. Тэгээд минь хөгжил гэдэг юм хаанаас эхлэх ёстой юм бэ энэ гэдэг асуултууд л ер нь байгаад байна. Тэгээд ингээд яхад бол хөгжил бол өөрөө ирдэг юм болоо биш юм байна. Тэрийг бол ямар нэгэн байдлаар бүтээх ёстой гэдэг л юм дээр тулчаад байгаа. За. Тэгэхээр бол одоо бид нар чөлөөт эдийн засгийн онол гэж баахан чөлөө зах зээл гэж одоо 25 жил явсан байна. Гэтэл энэ маань бол яг ингээд цааталтанд тулаад үзэхээр нэг хөгжил авчирдаг юм бас биш байна. Наад асуулт шиг санаа. Чөлөөт эдийн засаг буюу энэ зах зээлийн ер нь аливаа эдийн засгийн хүмүүсийн харилцааг нэг нь хүчээр нөгөөх нь сайн дураар зохион байгуулна шүү дээ. Сайн дурыг чинь бид нөгөө чөлөө зах зээл гэдэг байгаа шүү дээ. Миний бодлоор чөлөө зах зээл нь өөрөө муудаа биш. Бид нар тэрийг бүрэн ажиллахгүй байгаад л хамаагүй учир байна гэж бодоод байна. Нөгөө талаасаа бас тийм биш. Ер нь бол зохицуулалт бол байж иж хөгжил ирдэг. Мэдээж зохицуултгүй байна гэсэн үг биш. Ер нь боломжчгүй цогцолтой стратеги бодлого одоо за чөлөө зах зээлээ байж одоо жишээлбэл одоо бид IT-ийн тэр нэг үйлдвэрлэл одоо хөгжүүлэх гэж ярьж штэ электрон технологи. Ийм хийх гэдэг нэг жижигхэн компани ингээл эхлэх нь штэ. Тэгэхээр тэрийг төвөөс ямар нэгэн байдлаар хамгаалж хэдэн 10 жилдээ одоо гадны тийм ижилхэн төрлийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхгүй барихгүй ингэж хамгаалахгүй бол тэр тэсэхгүй. Чөлөө зах зээлийн өрсөлдөөнд яаж нөгөө талаас гадаадаас Монголын хэрэглэгч хямдхан хурдан ашигтай тийм авъя гэдгээ та тэрийг зогсоо гэж байгаа юм. Сонголтын зогсоо гэж байгаа юм. Тэрэндээ бас биш. За тодорхой хэмжээнд бид нэр тийм юм руу орж байгаа бол одоо жишээлбэл бид нар жишээлбэл iPhone гар утас битээ ав гэж хэлэх гээгүй шүү дээ тий. Монголд одоо би хийх гэж байна гэдэг. Зүгээр одоо тэр set-top box гэдэг юмыг тэр энгийнээс нь эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд таны хийж байгаа юм. Тэгээд орж ирэх гээд байгаа юмнаас нь олигтой илүү байж ёстой шүү дээ. Тийм. Окей, хямдхан байх шүү дээ. Тэр үл хямдхан байх. Тэгэхээр та энэ үндэсний хөдөлмөрийн намын гишүүн болсон байл. Тий. Яагаад? Өөр нь бол улс орнол хөгжүүлээ болохгүй болцсон байна гэдэг нь бол ойлгомжтой шүү дээ хүн болгоо. Нэгдүгээр хамгийн болохгүй байгаа нь юу вэ? Бидний зориг алга. За, алсын хараа гэж юм алга. За. Тэгээд яагаад бид бий болохгүй вэ? Яагаад бид одоо бид хаашаа явж байгааг мэдэхгүй яагаад яваад. Одоо энэ саарлаа ордон сууж байгаа хүмүүсээс л асуух хэрэгтэй. Хаа вэ тэр? За. Тэгэхээр бид нар бол алсын харааг өөрсдийнхөө тодорхойлоод ингээд ер нь бол монголчууд ийм замаар явах хэрэгтэй байна гэдгийг ойлгоод олон жил ярьсан хүмүүс л тэгээд ингээд нэг юм Монголд нэг тийм үзэл бодол гэж хэлж байгаа юм л та. Тийм бидний өөрсдөө юу юм те? Бидний зорилго бол алсын хараа нь юу юм Монголын? Одоо Монголдо тохирсон хөгжлийн чиг баримжаа мэдээж байх хэрэгтэй тийм түрүү ярьсан. Алсын хараа бол бид нар бол нэг их тийм мондог одоо юу гэдэг дэлхийн технологиор тэргүүлэгч болно гэсэн тийм үлгэрийн юм бол ярьж болохгүй. Бидний алсын хараа нь зүгээр хамгийн энгийн ойлголт хэлчихэж байгаа. Монгол хүнийг Монголд нь айтайхан амьдрал. Тэр ийм яриад шүү дээ. Хүнийг амьдруул гэдэг юм. Хүн амьдрал нь байна уу хүн өөрийнхөө сонголт шүү. Тэгж болохгүй бас. Хүний чинь хүмүүжүүлэх, илүү бүтээмжтэй болох, хийх юм зөндөө. Тийм хүүхдэд ирэх мэдл өгч болохгүй гэж хэлээ. Энэ бол таны намын үзэл бодол юм. Тийм. Ер нь бол ийм одоогоос 10 жилийн дараа Монголыг та яаж харж байна? Би бол мэдээж аюу өөдрөг төсөөлттэй байдаг. Монголчууд бид нар өөрсдөө байгаа сайхан юмнууд олж харах хэрэгтэй. Бид нэр ингээ зүгээр ингээ харах юм бол бид нар хамгийн эрүүл чирийг хардсан байна. Бид нэр боловсралтай хүн болгон л уншиж бичээ сурцсан тийм. Тэгээд ингээд хамгийн гол нь тийм цаанаасаа тийм дарагдшгүй хүсэл тэмүүлэлт. Ийм мундаг чанарууд бол Монголд байдаг байхгүй. Тэгээд дээрээс нь дасан зохицох чадвар төвчээр хатуужл гэж ярих юм бол зөндөө байгаа шүү дээ. Сэрээгээ тийм ээ. Ийм болгоныг сэрээгээ тэр хүмүүсийн сэтгэлд нь цээжинд нь гал асаагаад